За сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр пункт сэдвийн баттгал болгоод дараа 3 асуудлаар ярилцсан. За 1-р пункт дээр орших цэгийн тухай, 2-дугаарт OX ба O2-ийг тэнхлэхийг огтлох цэг ба шулууны налалт сул гишүүний тухай, 3-дугаарт график өгөгц үед шулууны тэгштгэл бичих тухай. За эхлээд бүгдээрээ пункт сэдвээ эргэн саний. За бид шугамын пунктын тухай авч үзсэн. Шугамын пункт бол Y тэнцүү KX дээр нөхөн B гэсэн хэлбэртэй байдаг. За К-г бол бид шулууны налалт буюу өнцгийн коэффициент гэж нэрлэдэг. Б-г харин сул гишүүн гэж нэрлэдэг. За жишээлбэл Y тэнцүү хасах 2x дээр нэмэх 1. За К хасах 2-той тэнцүү x-ийн өмнөх коэффициент учраас за Б нь бол нэгтэй тэнцүү байна. За К нь сүрэг тоо учраас буурах пункт байна гэж тодорхойлно. За сул гишүүн нь 1 учраас Y-ийн тэнхлэхийн дагуу 1 гэсэн цэгийг огтлно гэсэн үг. За график байгуулахаас өмнө бүгдээрээ хүснэгт хийдэг. За хүснэгтэн дээр 2 утга авахд хангалттай. Яг бол шугамын пунктыг 2 цагид хариулаад татах боломжтой учраас. За хууль нь оролтын утга буюу x-ийн утгыг хасах 2-оор үржүүлээд 1-ийг нэм гэсэн хуультай байгаа. За тэг үед тэг 1-ийг нэмээд 1, 2 үед хасах 4, 1-ийг нэмээд хасах 3. За эдгээр цэгийг координатын хавтгай дээрээ хатгаад функцийн графикийг байгуулсан байна. За харж ийн тэг үед 1 гэсэн цэг энэ байна. 2 үед хасах 3 гэсэн цэг энэ байна. За шулууныхаа графикийн нэрийг заавал бичнэ. Y тэнцүү хасах 2x дээр нэмэх нь гэж. За энэ дээр нэмэлт хэдийн юм тодруулъя. За координатын хавтгай бол 4 мөчтэй 1, 2, 3, 4 мөчтэй. 4 мөчтэй байна. За тэгвэл уг шугамын пункт нь хэд хэдгэр мөчийг дайрч байна гэсэн асуултанд хариулъя бүгдээрээ. Тэгэхээр шугамын пункт маань 1-р мөчт байна уу? Байна. 2-р мөчт байна. 4-р мөчт байна. Харин 3-р мөчийг дайраагүй. Тэгэхээр шугамын пункт бол 1, 2, 4-р мөчийг дайрсан байна гэсэн үг. За дараагийн асуулт нь OX болон O2-ыг тэнхлэх ямар цэгээр огтлж байна гэсэн асуултыг харъя. За бүгдээр OX болон O2-ыг тэнхлэх огтлж байгаа цэгүүдийг тэмдэглэе. За OX тэнхлэхийг энд огтлж байна. O2-ыг тэнхлэхийг энд огтлж байна. За уг цэгийнхаа координатыг бичье. За X-ийн утга нь тэг 15, Y-ийн утга нь тэг. За тэгэхээр OX тэнхлэхийг бол тэг 15 тэг гэсэн цэгээр огтлж байна гэсэн үг. За O2-ыг тэнхлэхийг бол тэг 1 гэсэн цэгээр огтлж байна. За жишээ 1. За пунктээр орших цэгийн тухай авч үзэж байна. Y тэнцүү хасах 3x дээр нэмэх 4 шулуун дээр дараах цэгүүд оршдог бол x болон y-ийн утгыг ол. За энийг 2 янзын бодолт хийж болно. За 1-р бодолтоо харъя. За x-ийн утга бол хасах 2 байх юм байна. Энэ үед y-ийн утгыг ол гэсэн. Уг шулуунээр оршно гэдэг нь уг тэгштгэлийн шийд болно гэсэн. За тэгэхээр x-ийн оронд хасах 2-ыг тавиад 3-ыг өчгөн хасах 2 нэмэх нь 4. Хасах 3-ыг хасах 2 үржлээд 6 дээр нэмэх нь 4 тэнцүү 10. Тэгэхээр y бол 10-таа тэнцүү. Өөрөөр хэлбэл А-цэг бол хасах 2 10 байна гэсэн. За дараа гийн бодлого буюу цэгэн дээр y-ийн утга харагдсан байна. Y-ийн утга нь хасах 2 бол x-ийг бол. Тэгэхээр y-ийн утга бол хасах 2. Тэгэхээр хасах 2 тэнцүү хасах 3-ыг өчгөн x нэмэх нь 4. За тэгээ нэмэх 4 байгаа учраас 4-ийг хасаад хасах 6 тэнцүү хасах 3x хасах 3-аар үржүүлж байгаа учраас хуваагаад x тэнцүү 2. Б-д за Б-гийн утга бол 2 хасах 2, С-ийн утга бол тэг 4 гэж гарч ирсэн. За өөрөөр яаж бас одлох боломжтой вэ гэж. За функцийн графикийг зурчаад харгалзах цэгийг олж олно. За x-ийн утга хасах 2 байна. Тэгвэл хасах 2 дээр y-ийн утга хэд байна гэж. Жишээлбэл эхний цэг 10 байх жишээ. 2 10. За дараа нь Б-гийн хувьд Y нь хасах 2 байгаа бол X нь хэд байгаа вэ гэж. За Y-ийн утга бол хасах 2 энд байна. За энэний дагуу хэд авах вэ гэж олох боломжтой. За C-гийн хувьд мөн адил C нь тэг байна. X нь тэг байхад Y нь хэд вэ гэж. Ингээд олох боломжтой гэсэн. График дээр зураад олох боломжтой. За нөгөө талаар тэгштгэл бодоод олох боломжтой. За дараагийнх нь OX ба O2 тэнхлэхийг огтлох цэг ба шулууны налалт сул гишүүний тухай. За Y тэнцүү 4x-с 2 функцийн OX O2 тэнхлэхийг огтлох цэг ба шулууны налалт сул гишүүнийг олоорой гэж. За тэгштэглээ харъя. За тэгэхээр К-гийн өмнөх коэффициент бол шулууны налалт учраас шууд олж чинь 4. За сул гишүүн нь хасах 2. За координатынхаа хавтгайг байгуулахын тулд цэг авсан байна. Тэг болно 1. Тэг үед хасах 2, 1 үед нэмэх 2. За шулууны график зурагдсан байна. За тэг үед хасах 2,
1 үед нэмэх 2 гэж цэгүүд байна өгсөн. За OX тэнхлийг огтлох цэг бол энд байна. Тэгэхээр энэ Y-ийн хувь тэг, X-ийн хувь тэг 1.5 байна. Тэгэхээр тэг 1.5 тэг гэсэн цэг. За Y-ийн хувьд энд байна. X-ийн утга тэг, Y-ийн утга хасах 2. За тэгэхээр OX тэнхлийг огтлож байгаа цэг бол 0.5 тэг. Y-ийн тэнхлийг огтлож байгаа цэг бол тэг хасах 2 байна гэсэн. За график өгсөн үед шулуун төгсгөлээ тэгвэл хэрхэн бичих вэ гэж. За график өгсөн байна. Ягаанаар төслөгдсөн байна. За графикын тухай хэд хэдэ мэлээ. Мэдээж OX тэнхлэгтэй параллел хэвтэй шулуун байгаа учраас Y тэнцүү K гэсэн шулуун гарч ирэх ёстой. K нь хэд вэ гэхээр 3-ыг дайрж байгаа учраас Y тэнцүү 3 гэдэг шулуун. Хэвтэй шулуун бол Y тэнцүү 3. За дараагийн тохиолдолд босоо шулуун өгсөн байна. За O2 тэнхлэгтэй параллел шулуун учраас X тэнцүү K гэсэн хэлбэртэй байгаа. За X-ийн хувьд хасах 1 гэсэн цэгийг дайрж байгаа учраас X тэнцүү хасах 1 гэсэн функцийн график байна гэж хэвтэй болон босоон дээр маш хэлбэрхэн олдож байна. За тэгвэл налуу үедээ явах вэ гэдгийг хамтдаа авч үзье. За X бол Y тэнхлэгтэр өгсөн байна. За бид нэр Y тэнхлийг нэгдүгээр ямар цэгээр огтлж байгаа вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. За шулуунаа харгал шулуун бол өсөх функц байна. Өсөх функц учраас K мэдээж Y тав байна. За Y тэнхлийг бол 1 гэсэн цэгээр огтлж байна. Тэгэхээр B тэнцүү 1. Y тэнхлийг ямар цэгээр огтлж байна? Тэр бол сул гишүүнийг заадаг гэсэн. Тэгэхээр B тэнцүү 1. За дараа нь дурын цэгийг авч үзье. За энд цэг авч үзсэн байна. За энэчээс тэгш үнцэд гурвалж үүсгэх ёстой. За ингээд тэгш үнцэд гурвалж үүсгэх гэсэн координат их хүртэл. За Y-ийн дагуу 6-нууд, X-ийн дагуу 1.2-нууд байгаа. За тэр K гэж болох гэхээр Y-ийн дагуу хуртыг X-ийн дагуу хуртад харьцуулна. Хуваана гэсэн. Тэгэхээр 6-г 1.2 тугаа 5. Тэгэхээр уг функц маань Y тэнцүү 5x дээр нэмэхэд 1 гэдэг функц байна гэсэн үг. Y-ийн уртыг X-ийн уртад харьцуулна гэдгийг харах хэрэгтэй. За дараа дахин нэг жишээ авч үзье. За Y тэнцүү Kx дээр нэмэх B хэлбэртэй. За нөгөө тийшааг нь алсан учраас буурах функц байна. Мэдээж K бол тэгээс бага тав байна. За Y тэнхлийг бол хасах дөрвөөр огтлж байгаа учраас B тэнцүү хасах 4 байх юм байна. B хасах 4 байх юм байна гэсэн үг. За одоо энэ дээр дахиад энэ цэгээ сонгоод авчи. За Y-ийн уртыг координатын ихээс уг цэг хүртэлх уртын хэмжээ 4 нэгж байна. За харин уг шулууны огтлж байгаа цэгээс X-ийн оройн цэг буюу O цэг хүртэлх цай бол 3-ны 4. Энэ хүртэлх цай 4. Тэгэхээр Y хүртэлх цайг X хүртэлх цайд харьцуулах ёстой. Тэгэхээр 4-ийг 3-ны 4 туваахж байгаа учраас байрын солиод үржүүлээд 3. За K нь ярьсан тэгээс багтаа байх учраас хасах 3 байна гэсэн. Тэгэхээр уг функцийн график маань Y тэнцүү хасах 3x-ээс хасах нь 4 гэсэн. За гэрийн даалгаварт дараах дөрвөн бодлогыг бодоод маргааш 11 цагаас өмнө явуулна гэж